Пенеплаг болон ватерплаг нь даралтад усны гойжолтыг зогсооход зориулагдсан материал юм. Тэд хурдан хадуурч өргөждөг. Эдгээр материал нь ус зогсоох, өөрөөр хэлбэл бөглөө шиг хэрэглэх боломжтой. Ватерплагийг сул даралтад усны гойжолтыг зогсооход хэрэглэдэг. Харин хүчтэй даралтад усны гойжолтыг зогсооход пенеплаг хэрэглэх бөгөөд энэ нь шууд хадууруулаа зогсохгүй усны идэгдэлд тэсвэртэй байдаг. Тиймээс пенеплаг нь маш хүчтэй олгойдох гойжолтыг зогсоож чаддаг. Тэгвэл даралтад усны гойжолтыг хэрхэн зогсоох вэ? Эхлээд нүхийг бүрэн онгойлгохын тулд хараацын сүүл хэлбэртэйгээр нүхийг дотогш өргөсгөнө. Ингэснээр бөглөө маань илүү сайн барих болно. Одоо зурамгийн холцыг бэлтгэцгээе. Үүнийг хийхин тулд ватерплаг болон пенеплагийн хуурай холц дээр шаардлагатай хэмжээний усыг нэмж, түүнийг нягт жигд конус хэлбэртэй болгоно. Конус нь гойжолтын хөндийн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх. Мөн 30 секундын дотор зурамгийн холцоо бэлтгэж хэрэглэх нь хамгийн чухал юм. Одоо дээд зэргийн хүчээр гойжолтын хөндий рүү бөглөөгөө шахаж хэдхэн минутын турш дарах хэрэгтэй. Бөглөөг нэн даруй хөндий рүү дарах нь чухал юм. Энэ үед нүхний гүний хагас руу зайлшгүй дүүргэгдэх хэрэгтэй. Илүүдэл материалыг нэн даруй арилгах хэрэгтэй шүү. Мөн пенекритээр дүүргэх хэрэгтэй. Дараа нь пенетроны тусламжтайгаар гадаргууны ус тусгаарлалт хэрэгжинэ. Эдгээр материалыг хэрэглэхдээ зааврын дагуу чанд дагаж мөрдөх хэрэгтэй.